За хичээлээ явуулдаг. За энтгэраас ерөнхийдөө дууссан одоо тодорхой төрөл ашиглан төсөөлөл болдог хичээл орой. За зорилгоо бичиж харагдтаа. Дэвтрүүл авалтсан уу? Дөрсөөг. Нэлээд харилцаа явж бас. Хэр авсан. За зорилго нь тодорхой тэрээр тусламжтайгаар морин шимэн төрсөн талбайг олох. За АБ завсар. АБ завсар нь болохоор OX тэнхлэгийн АБ завсар шүү. Энэ завсар шүү. Тэгвэл АБ завсар тасралтгүй. За энэ нөгөө F(x) G(x)-аас их гэхлээр энэ дээдлийн функцийг ярьж байгаа. Тэгэхээр дээдлийн функцээс доотлын функцийг хасаад интеграл явах нэ. За 6 бичээд авчих. За бичсэн үү? Хажууд нь бичдэг юм чи гоё юм дөө. Тэрэгний юм уу нэвлэнэ. Заах зөвхөрсөн. Энд зургийн гардаг байна тий. Хаа авчлаа. Зургийн авчлаг нээ. Тэр чинь хөөдөд. Чамлаа зөвлөө. Тэр багийнх болсон. Зураг дарцсан үү те? За тэгвэл за одоо хиний цэцэг яа. За хараарай. За энэ А2 тэглэхэд бол 0-аас 8 хүртэл юм уу? А2 тэглэхэд болохоор 0-аас 2 хүртэл ашигдсан. Тэгвэл ярилцаа 2 хүртэлчтэй энэ бол дээгүүрээ 908 гэсэн шууд явж байгаа. Дээгүүрээ 908 тийм тэгвэл 908 9x-ийн куб x-0 x-2. Тэгэхээр энд байгаа x-0 x-2 энэ хоёр чинь энэ дээд дот хэлчихээн аахгүй. OX тэнхлээ. X-тэнцэг гэдэг X-тэнцэгэд өгч байгаа нь хэл гэсэн үг шүү. Y-тэнцэгэд өгч байгаа нь болохоор нөгөө өгсөн функцүүд гэсэн үг. Тэгэхээр дээдлийн функцээс нэ тийм үү? Яг бол дээгүүр хасцсан ба. Дээдлийн функцээс доотлын функцийг хасаад интеграл авнаа. Нөгөө юу боддог аргаараа. Тодорхойлсон интеграл аргаараа боддог аргаараа. Интеграл олцоод тэгээд дээд бол ойлголтоор ингэ бичсэн тийм үү? Одоо яг хөглөр
дээд хилээ орлуулад мөн доод хилээ орлуулад хооронд гасаад араа. Ойлгомжтой. Тэгэхээр интегралаар төрсөн төлөв бол амархан байгаа сте гоц. За бичээд авчираа. Харилцаа яваар тэгээд асуугаа бол асуугаа яваа шүү. Та төрсөө өгөхгүй мө өгчтэй. Бүгдээр орондоо авах юм шиг. За бичсэн үү? Зургийг дарсан тэгээд зургийг дарчаа дараа нь та дэвтэр дээр буулгадаг шүү. За. Энэ зургаа дэвтэр дээр зурж аваарай. Эрдэнэт 8 гэсэн шүү. Эрдэнэт 8 гэсэн мөрөө шүүлж. Энэ болохоор Эрдэнэт 8 гэсэн шулуу. Эрдэнэт 8-ыг дайсан тийм үү? За энэ ч болохоор энэ болохоор Эрдэнэт x куб гэсэн. Кефер бол тийм үү? Тэгээд x тэнцэг гэдэг чинь аахгүй. X тэнцэг. Тэгээд бас x тэнцэг 2 гэдэг аахгүй. Тэгэхээр энэ дөрөөр хасагдсан төсөл бол менцэнкэр тэ. Хамаас хасцаа үстэй мостой. Ягаад 8-аас хасч байгаа? Ягаад 8-аас хасч байгаа? За. Үгүй. Ягаад хасцсан бэ гэхээр ингэж байгаа. Ерөөсөл энд хоёр функц үүсчихсэн уус тийм уус та. Энэ хоёр харж байна уу? Багшийн зөвсныг харж байгаа юу? Тэгвэл энэ хоёр функцийн энэ хашигдсан дүрсийн хувьд болохоор энэ дээр яваа зү тийм үү? Энэ мөрөө доороо яваа зү. Тийм ээ. Энэ мөрөө доороо яваа зү. Доороо байгаа функцийг дээр байгаа функцээс хасдаг байхгүй юу? Хэрвээ тийхгүй бол утга чинь сөрөг гарсан. Буруу хасах юм сөрөг гарна. Гэтэ бодолтой ялгаа гарахгүй л дээ. Зөв асуул нэмэх гарч байгаа. Тэр ерөөсөл ойлголцсон нь юу гэсэн зүгээр л дээдлийн функцээс нь доотлын функцийг л хасна гэсэн үг. Тэр хашигдсан. Төрсөн төлөв байгаа л хэвээр. За энийг бичсэн байх тийм үү? Одоо чинь энэ ч байг л төгөө. Энд байг л төгөө. За багшин тут энэ улаанаар басны өдөр энэ л байгаад төгөө. Төгөө. Энэ л байг өдөр аваад төгөө. Тэгээс хоёр гол бодсон бас. Эс тийм. Тэгээс хоёр. Дээд функц нь юу вэ? X куб байгаас дээ. X куб байгаас X куб. Доотлын функц нь юу вэ? Тэг байгаас дээ. Тэгрээ тэгээд дээр зовч тэг байхгүй. Тэгээд x. Тэ тэрхүү. Тэгээд шудан зураас татчаад тэгээс 2. Тийм ээ? Тэгээ 2-ын хятадраас 2-ын дөрөв 16 4. 4-өөс 0 гасаа 4. Тэгэхээр энэ хэсгийн талбай бол 4 юм байна тийм үү?
Энэ хэсгийн талбай 12-ыг гадарсан тийм үү? Одоо шалгалтаа өдөр. Энд чинь тэгшин цогтөөсөө тийм ээ. Ингээд урт нь 8, өрөөн нь 2. Тэгшин талбай 16 багс тийм ээ. Хэлж чинь тийм үү? Энэ хоёр чинь нэрээ 16 болж байгаа юм. 2 8 16 тэгшин талбай бол. За тэгэхээр ийм байна. Тэгэхээр өсөлт дээдлийн функцэс нь доор нь гарч байгаа, дээрээс гарч байгаа функцэс доороос гарч байгаа функцээ хасчих юм тийм үү? Асуудал байхгүй. За би маустай харин шууд арилцсан юм байна. Та энийг бичиж авчираа. Бичиж авцсан уу? За. Маус дараалал шавшна. За дараагийн одоо ойлгомжтой болоод хийж байгаа тийм ээ. Энэ ч юм бол дээрээс гарч байгаа. Энэ болохоор дээрээс гарч байгаа функц байна. Тийм үү? Функц. Доороос гарч байгаа функц нь энэ юм байна. X тэнхлэг. Хэл нь болохоор 0, x тэнцээ 0, x тэнцээ 2 нэ. Зураг өгдөөгүй ч гэсэндээ ингээд л өгдсөн байх юм бол тийм. Тэр хувцас алдсан л да. Зүгээр л зураг хэрвээ өгдөг байх бол мэдээж хэрэг дээш харсан ингэж өгдөгтэй. Бодлогод ингэж өгдөг байхгүй. Эрдэнцөө x-ийн квадратаас гассан 4x нэмэх нь 5 ч юм уу те. За энэ нэг нь болохоор эрдэнцөө 2x-тэй нэмэх нь 6 ч юм уу те. Ийм бодлого байг л да. Ингээд одоо хэлний өгдөг ууз тийм ууз. Тийм ээ. Энэ хоёр дүрсэн шүү дээ. Энэ дээш харсан парабол тийм үү? Дээш харсан параболын дээгүүр нь явж яахна уу? Дүрсүүстэй. Дүрс хашигддаг. Энэ хоёроо хэсэгцсэн гэж байгаа бол. Ойлгосноо? Тэгэхээр чулуун дээр гарах юм гэж үргэлж ойлгох нь шүү дээ. Тэгэхээр чулуунаас энийг гасаал. Тэнцвэрээ дэдад хэлээ олчихно. Тэгнэ. За. Парад тааш наруулж шүү. Тэгвэл ингэчээ. Харсан уу? За бодооч. Тэгэхээр энэ зургийг харсан тийм ээ. За энэ бодлогочлоор ойлгомжтой болсон тийм үү? Бодлогч үлдэхтэйгээр ойлгомжтой болсон энэ бодлого. Өдөр ойлгомжтой. Бодлого ойлгомжтой болсон юм чинь та бүдэр бичиж авчих юмарсан. Бичиж авчих. Эхлээд. Тэгээ багш надад маавцад дааж гоод дахиад интернетийн зай дээр чинь өөр бодлого бичиж. Огтлцлын цэг өвөө байгаа юм чинь энэ хоёр функцэд тэнцвүүлээд огтлцлын дээд доод хэлээ олчтой шүү. Та энийг бодох та гэж та. Энэ оролттой юу байхгүй шүү. Гасах байхгүй шүү зэ. Нэмэгтэй шүү зэ. Дээш харсан параболаараа. Тэгээд бодцоод ба. Бодцоод өсрөгөнд харах төлөвөө юугаа камераар харуулж байгаа.
За энийг 6 олчихдоо гэж байцаараа хөттэй. Наач акраа. Энийг 6 олчихдоо. Тэгэхгүй бол наач нөгөө эр арцснаа шид өгөх гээд уусны уусна. Язгуураас гардгаа. Тэр одоо болохоор болж байгаа уусна. X-т 0-аас 6-гийн хооронд хэлнэ. Наш акраа энийг харсан уу таад? Энэ багш энийг 6 олгоцсон шүү дээ. Харж байна уу? Хараагүй юу? За багш шинээр шийдгээ заа. Эр тэнцөө x-ийн квадратаас гисгэн 4x нэмэх нь 6. Эр тэнцөө 2x нэмэх нь 6. Шугамудаар хашигдсан дүрсэл л байна. Хашигдсан дүрсэл л байна. Дүрсэл л байна. За. Одоо амархан болцоо гэж. Хоёрдугаар бодлогоо бичсэн гэсэн үг дээ. Бичээгүй юу? Дээгүүрхтэй гарч байгаа. Зоос. Арай. Одоо нэг багш нар нэг камер хайд нэг харилцсан ийшлүүлсэн. Багш нь энийг юугаа одоо арилгачихоо. Мав заангууд энэ арилцаад байгаа. Мав цагаач нөөж од. Хойтой нас тэгээд наш шүлж төсөлгүй шүү дээ. Оо тийш дээ нэр. Эш явж дээ. Тэг нас шалгуурх явна. Наад тараавч огцсон дэслэж дээ. Маш ойрхон огцсон. Тэгэхээр чи энэ нэргоо тэнцээд огцсон явуулсан юм уу? Хоёр хүмүүс тэнцээд энэ нэргоо огцсон явуулсан. Зөвл байна л да над параа болчих бол. Яахлаар язгууртар зугаа шүү дээ. Зүгээр зугаа шүү дээ. Харъя. Тэсэг хараад.
Цаасаа харал та. Бодсон. бол чинь бидний хол болж байна. Өтрөөд нь ямдаа нань царай. Ихсэн дөрөв. Тэгэж. Тэг. Тэгээ зөв бод. Одоо тэг талбайгаар тэрнээс нь хашигдсан дөр сүүсч тийм үү? Үсэж. Гоо наад ерөөс аль нь дээр наад хашиг төвшөө хашаад харцсан аль фокусын дээгүүр явсан баг энэ хоёрын. Дээрээс нь хашиг. Шолоонд төвшөө хашиж өгж байгаа юм тийм үү? Дээрээс нь. Үчи шолооноос баруун хасаад. Тэгээ энэ тэрэл аав шүү. За энэ тэрэл явууч. Тэрэл гэсэн үү? Оо тий энэ тэрэл найдаж байна. За тий. Тэгээ шолооч 2 хэсэг 6 байна. Сон. Төдөө DTX том алт. Наадхид том алт тий. За тэгээ эмэгтэйгээ тэр шүү дээ. Атик. Хоёрцаа зургууд үүсэн. Алаа. Ороо өсөж төрсөн. Үүш. Талбай 0 ч юм аашаа. Гүйцтэй. Далайд 144 шүү. 21 сарсаа. 144-өөс гарах юм шиг байна. Наал юм уу? Наал энэ дүрс хашигдахгүй юм шүү дээ. Хэдүүл орцсон манайхаа багш нь ингээд надад чинь хойш нутцсан. Их хэдүүл орцсон юм гэсэн хаар шатахгүй юм шүү. Хэдөө бай. Тэг 3 хэсэг тулсан 3-ны x куб тийм ээ. 263 тугаарч тэгээ 72. Юу хэрнээ юм уу? 3 хэсэг тийм шүү дээ. 36 108 биш юм уу? 36 108 биш юм уу? За болж байгаа юм. Тэгээд нааш тэгээд хариу авчихсан шүү дээ. Гүү. Шөрөг 72 уустай ихнийх нь. Очи 26 шүү дээ. Хооронд агсдаг шүү дээ. 98 биш л дээ. 108 баггүй. Тэгэхээр 36 юм тий. Хариу. Хариу 36 гэж байна. 36. За зөв батсан зөв. За бусд нь бодчихоо үстэй.
Хариу өгөөрэй. За. Гоё шүү. За. Бусдансаа харж аваарай. Өдөр дураад аав шүү. Бодлогоод шүү. За бүгсэн тэгвэл маус дарлаа шүү. Дараагийн жишээ өдөхөө. За дараагийн бодлого. За энэ нэг паралч доош харцсан юм тийм ууз. Тийм ууз. Парал доош харцсан. Чулуун доороос хасаж гисэн тийм ууз. Тэгэхээр паралгаас чулуун агсан гэсэн үг шүү дээ. Нэг хэсэг дээр байтай график ийм гинэ. Энд нэг энэ цэг өөрчилж байгааз энэ дэр оройтыг өөрчилж байгааз тэгээд энэ үйл мэдэд парал ерөнхий төсөл өгсөн байна тийм үү? Тэгмэд энийг орлуулад А, Б, С-г олчихчих гэсэн. За энэ болохоор шууд ийм байдаг шүү дээ. Энээс гадна ийм байдаг шүү дээ. R тэнцээ А өөрчлөлт X-ээс нэгсэн гэдрээд. Энэ нэр нь аль? Эн чинь парал ерөнхий төсөл байхгүй. Тэгэхээр энэ хоёр чи орой цэг энэ хоёр. Гадаач байна. Гадаач. А-тог яаж болсон бэхэ? А-г ягаад гасгана гэж байна? Доош харсан үү, тийм үү? Доош харсан. Тийм үү? Энэ бол шууд гасгана гэж бичсэн байна л та. Тийм үү? Яг энэ гоо тайцсан анхаарах бол энэ гурван цэг хэрвээ өөрчлөгдөхгүй байвал нэг тойд нэг үед. Сайн харсан уу? Орой цэг. Айцгаш. За энэ гурван цэг дайрсан шулуунч бол хангалттай үстэй. Тийм ээ. Дайрсан шулуун буюу эрдэд зааг зэрэг бэс функцийн график нь энийг дайрна гэдгээс B2. Тэгэхээр нөгөө шулууч ийм болчих тийм үү? Тэгэнгүүт нь дахиад дараагийн цэгийг орлуулад А1 гэж гарчихсан. Тэгээд ихсэн байж. Баатар шулууч гэж. Энэ цэг бол энэ цэг болохоор илүү цавууз анзаарсан сайн. Энэ цэг нь илүү цавууз таа. Бодлогын нөхцөл яг толгой хариулах гэсэн юм үг гэсэн үг. Төөрөмжүүлэх гэсэн. Төөрөмжүүлэх гэж байгаа санаа гэсэн. За тэгээд одоо ойлгомжтой. Дээдлийн функц чинь гарсан. Доотлын функц чинь гарсан. Тэр дээдлийн функцээс доотлын функцийг хасаад энтгэрэл авчихсан. За энийг бичээд авчих. Эсвэл галт зургийг дарчих. Ерөнхийдөө санаа бол ойлгогдсон тийм ээ. Тэгэхээр эсвэл дээдлийн функцээс доотлын функцийг хасах юм аа л ганцхан санаа байхгүй. Төсөл болгох. Бичсэн үү үү?
Манай ангийнхаа одоо өргөжлөлд пиццэг орно шүү дээ. За. Юугийн зүрх вэ? Тэс чи яаж зүрх вэ? Хугацаа алдсан шүү дээ. Хугацаа алдсан. Тэгсэн дөрөө зүгээр шууд тэнцвэрлэл 2 зэг орноо. Нийт зөөгөр яах вэ гээл толгой авчлаж байсан дөрөө зүгээр шууд тэнцвэрлэл хил дээд бол хилээ олцоод шууд хооронд гасаа утчихдаг байхгүй тэгэхээр амар шүү дээ. Хэрвээ зүрх үтгэхгүй зүгээр шууд бодно. За бичсэн байх тийм ээ таад. Тийм үү? Хэдүүл аа. Үгүй хэдүүлэх нь авах гэдэг. Цаад илүү оруулж ирээ. Зургуулах нь шүү дээ. Багштай долоо шүү дээ. Нэмэш. Наснаач. За дараагийн жишээ. За одоо энэ ойлгомжтой тийм ээ. Зураг өгдөг уустай. Тэгэхээр ер нь зургийг зурх гэдэг шаардлага ерөөсөө байхгүй заа. Энэ хоёр функцийн хооронд зүгээр шууд хасаал интеграл. Ойлгосноо? За энийг бид энийг бодохын тулд энэ дифференциалын арын функцийг адилхан болгодог тийм ээ. Тэрээр арга адилхан болгочингууд 2x үржиж гарч байгаа байхгүй. Тэгэл хэлээ. Дээд тал нь 2-оос 5. За энд ижил суртал логарифмуудыг хооронд хасахдаа логарифмын хэвээр тавиад арын тоог хуваадаг. Тэр зөв тогтолцоо орж байгаа. За бичсэн байх. Тийм ээ. Явууллаа шавшна. За дараагийнх нь. Та зургийн гялцс дараа авчир. Одоо гişиг цаг дуусчих шүү. Яаж явуулсан бэ? За яг ч яг 2x функцийн график Augustin клик зэрэг тэнцэнэ гэсэн үг шүү дээ тийм үү? Тэ. За бодлоо Augustin клик болохоор зэрэг тэнцэнтэй шалгуунаар доороос хашигдсан сууз. Энэ элтгэрчийн график чинь ер нь яаж сурддаг вэ? Асуутах гардаг шүү дээ. Ингээ авчихсан шүү дээ. Элтгэрч чинь. Яг энэ автолцны зөвнүүд нэг яагаад гэж зөвлөв? Ямар ч тооны тэг зэрэг нэг болчихдог байхгүй. Тэгэхээр нэгийг дайрсан. Өссөн баг график. За эрт тэг гэдэг шалгуун чинь. Тэгээд энэ хоёроо хашаач байгаа тийм уу? Экстенционал ln 3. Ln язгуур 3. Энэ хавцах тийм ээ. Энэ цэг ln язгуур 3 гэсэн үг байхгүй. Тэгээд тэнгууд энэ дүрсүүсэд болж байгаа тийм үү? Энэ дүрс хашаадчихж байгаа. За тэгсэн төсөл ба нэг. Дээд үс задлаг үс хасаал. Тэр даад очно гэсэн.
Энийг анх гарч энэ хоёроо энэ чи зэрэг болчиход энэ 3 болцсон бооз. Анзаарч байна. Тэнгэрт нөгөө атоны лорик массертай B гэдэг бол B гарчиж байгаа шүү дээ. 3 гарчиж байгаа шүү дээ. Е-гийн лорик массертай гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Лорик массер электричен чанараа. За бичсэн байх. Бичсэн үү хичээгүй. Хариу өгөөч. Бичсэн үү? Хэн сахилахгүй дээ. За энэ зэрэг дарчих бай. Скриншот хийчих. Хийцэн үү? Скриншот хийцэн үү? Хийгээгүй юу? За энэ бол ингээл нэг юм олон юм гарцгаар энийг олон гişүүд гарцгаар орлуулгын жоохон заавал болдгийг тийм үү? Тэгээд гад. Сайгийн гэрэл авчиж байгаа. Асуух юм ба гарав. Асуухсуудаа асуугаар авчихсан. Энэ хаагсан ажил юм бэ? За. Нандаа өдрөг юм ээ. Дээд тал мууч болтой. Дээд тал. Юу? Хилүү. Тийм ээ. Дээд тал хилүү болохтой хоёр өгцөн хоёр хүч хооронд тэнцвэлээд алчдаг байхгүй юу? Дээд тал хил өвдөөгүй бол. X тэнцвэл өвдсөн л байвал тэр чинь дээд тал хил алчдаг байхгүй юу? X тэнцвэл x1 x тэнцээ x2-д ингэж өвдсөн л бол энэ хоёр чинь d дот хэд болчихдог байхгүй юу? Хэрвээ ингэж өвдөөгүй байвал r тэнцээ за f нэг ийм функц r тэнцээ бас дахиад нэг ийм функц өвдсөн байна тийм үү? Тэнгүүд энэ хоёрыг тэнцвэлээд d дот л олчдөг. Одоо энийг болохоор x алдна гэстэй. Эндээс x тэнцээ ингээ гадарсан. X тэнцээ ингээ гадарсан байхгүй. Гадарсан. Энэ чинь нэг d дот хэд олж байгаа юм чинь байхгүй. Энд энийг буцаагаад дээш нь орлуулад y-ийг олох гэдэг ямар шаардлага байхгүй заа. d дот хэд оллоо. Энэ хоёр хооронд хаслаа тэгэл интеграл шүү дээ. Ангийнхаа цаад өдрөө яриараа өдөр. Одоо орж ирцгээе. Нами
Аагүй. Заарэ. Ингэж өгсөн юм те. Өдөөд бол за болсон. Тэгнэ. Наач шууд Элен нэг гэсэн би нэмж тээ. Тэгээд тэнгууд Элен 2-оос Элен 0 юм те. Элен 0. Элен 2-оос Элен 0 биш юм уу? А нэг Элен 2-оос Элен 1 болчихсон те нэр те. Тэгээд Элен авчихсан шүү дээ. Цаадад руу яриад хүмүүстэй нэмэлт шүү дээ. Найзтайгаа нэмэлт дуудаад. Загчид олцогчдод баярлалаа. Багш нар нөгөө хуваар оруулахдаа юу яасан юм бэ? Доор нь санамжтай байсан тийм ээ. Тэр санамжийг та сайн унших хэрэгтэй байхгүй юу? 9-өөс 9-10 он бүх үйлдэлээ хангацсан байх хэрэгтэй. Тэр орж. Манай их нэг өдөр 3 өдөр 5 өдөр гэсэн орж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 3 өдрөд та өглөөр тусна гэсэн. 9-өөс тусна. Нэмэгдэж байна уу? Мэнэ. Тань сурагч нар. За альтернатив дээрээс альтернативыг хааж хэлээ. Багш нөгөө цаг тулж эхэлчихэд та хэд залгаж чадсангүй. Ано. Саашсан. Секшэд харж байна. За одоо пиццэг орох гэж байна. Пиццэг эхлэв. Одоо сая. Цаадад руу ярьж байна уу те? Цаадад руу ярьж байна уу? Багш нар альтернатив руу ярьцгаа. Тэгвэл сайн гарсан. Хичээд аваад ирсэн. Одоо пиц өрчсөн математик болчихсон одоо пиц өрчих. Тэсэж шүү дээ. Өглөөс 1 3 5 өдөр өглөө 9-с гэж байна шүү дээ. Тэг 1 3 өдөр өглөө 9-с. За таа. Мөрөнцөр. Алтан сүрээ ярьчлаа.
Манай. Гэж. Хай төрсөө өгөхгүй хүмүүстэй. байна. За сайхан амсгал байна. Сайхан амсгал. Гिचэл орооч, гिचэл орооч. Тэг. Асуудаг гिचэлсээ заагч одоо пиццэг заагдсан. Сэрчсэн. Мандэр ярьчлаа. Эрдэнэс 2-1 гэж та. Тэгээд тал хэлнэ. 6-ны фэ. 6 татсан фэ үү те. Тэнгүүд зөөр шууд хасаад. Тэгэхээр сөрөг гарч байгаа. Тэгээд мөн. Тэгээд бүгдээрээ сайхан шинэлцгээсэн үү? Хорой тавьчихсан үү те? Хичээлээсээ гэнэ хичээлээсээ. Өнөө орой 6-аас юутай шүү. Онлайн хуралтай шүү. Иха сургуулиас авчих. Тэр манай ингээс 12 эцэг хуралд оролцсон байдаг шүү. 5 цахал боломж өсвөдөө. Өдөр орой 6-аас заяагтай. Одоо ойс руу гişлэгшээрээ таах баг. Юу? Бороо ингэртэй байна. Бороо ингэртэй байна. Талент тусгаард очих. Зөв ингэртэй таа. Пиц гэвэлээрээ. Групп зэрэгнэ. Юугаа? Гिचэл нөө. Тэгсэн тавьчаад авчих. Чинь 2 гэрэлээ 2 гिचэл тавьсан ба те. Одоо энэ 3 4-ийг тавьчих гэсэн. Танаа. Та хамгийн гол компьютертэй байж ажиллаж шүү дээ. Тэрийг мэдчихэж шүү дээ.
За одоо энэ рүү шин заагч шин. Хих байж. Одоо нандаа орж ирнэ. Өөрхөн орч ирнэ. Тэр саруул ерөөсө болохгүй гэдэг. Хэн? Үсгэрэд вэ? Ганцны үлд төрөлцөхгүй гэж ашиг. За одоо байсан шигсэд авчих. Бас нэнийг хаалаа шүү зэ. За гүрнэ гараач. Энэс бүр хараа зовдог үү? Наа. Наач хаач. Энэ бол ингэж гарахад яаж чадна? А тийм.